Ард түзөө үзүүлж байна. Зуун настай ээж 10 дугаар хэсэг. Өглөө гэнэт цэртэл гаадан аль хэдийн босчихсон цай цүгээ чанаж байлаа. 2 хоногийн дараа дамчаа Дөгөр баяны адуучин болж 20 дазар гадуу буюу 400 гаруй адуу хүлээж авлаа. Адуугаа авсан эхний өдрөөс л дамчаа угшил шандас сайтай хүлгүүдийг нь шинжиж унаж үзхийг хүсэж байв. Тэрээр Дөгөр баяны адууг нэг жилэл хариулна. Энэ хооронд охин Нанслыг нь эргүүлж мөн энэ чөлөөгөөр нь ах гаадангаа энэ айлаас холдуулна гэж төлөвлөж байлаа. Нар буусан намар оройхон адуугаа эргэчгээд Дөгөр баяныг бууваас холоос яваа бололтой 2 хөтлөхөө морьтой хүн ирсэн байв. Байр байдал өмссөн зүүснийг нь харахад ноён хүн бололтой. Ерөнхийдөө бэр гууж яваа шинжтэй байв. Залуувтар нүчүүд нь гялалцсан залуу нь дамчааг таниад байх шиг харах ажээ. Түшээтхан аймгийн дайчин хошууны чогсон тайж гэж хүн гин. Харин дагаж яваа залуу нь түүний хүү артаг гэгч гинэ. Дөгөр баян менчидлээ халчихсан. Юмжир ахайтан жигтэйхэн сайхан ааштай тас инeen суух нь ер нь энэ хүнд ихэд талтай байгаа нь илт. Нэг үеийг бодоход Нансалтай ганц нэг үг сольж тугал бэрүүг нь татаж өгөөд ойр зуурдаа хаяахан дөрөө харшуулдаг болсон дамчаа хэнийг нь гуйж яваа юм болоо. Нанслын дүү Будмаа гэж бас нэг хүүхэн бий. Энэ жил 18 хүрч би түүнийг олон ирчүүд эргүүлдэгч Дөгөр баян Юмжир хоёр өндгөө дарсан дахиа шиг 2 охиноо гэрээс гаргадаггүй билээ. Ер нь бага охиныг нь гуйж яваа нь андашгүйч харин Дөгөр баян эхнэртэйгээ том охин Нанслаа өгөх сонирхолтой байх шиг. Гэрээсээ гарч ирсэн Нанслаас дамчаа энэ юун хүмүүс вэ гэж асуувал урдны нөгөө дуу хууртай тастаас инээдэг Нансал намуухан дуугаар бэр гуйж яваа юм гинэ. Намайг багад сүү тавьсан юм байх. Өдөр судраа товлож байгаад нэг өдөр ирж авна гинэ хэмээн санаа алдан хэлв. Дамчаагийн тааварсан нь худлаа болж одоо тэрээр Нанслын төлөө үхэхээс ч үл айна. Тэрээр үхрийн зэлэн дээр ирсэн хойноо зориг орон Нанслаа би чамайг эхнэрээ болгомоор байна гэж палхийтэл хэлчихв. Нансал нэг том харснаа чимээгүй болж чамайг надад цайныг чинь би мэднэ. Гэхдээ манай ээж аав ах нар чамайг бараг алах байх шүү. Хөөхий муу үржин ихч энэ муусан юмнуудаас л болж амь насаа алдсан да хөөхий гэж санаа алдлаа. Яагаад ч юм Дөгөр баяныхаас арай өр зөөлн нь Нансал юм гэж гаадан ах нь хэлж байсныг саналаа. Нансал гэнэт өөрийн биш дуугаар ер нь би хүний эхнэр болохгүй. Чи надад хэрвээ сайн юм бол намайг аваад яв. Би ч гэсэн чамд сайн болчихсон. Чиний хүнд тосрохуу цагаахан инээд яг байгаагаараа байгаа чинь надад таалагдсан. Хар багаас минь өсгсөн үржин их чиг минь л харагддаг гэв. Ингээд чи гаадан ахын холын хамаатан гэлүү гэхт нь гаадан ах л ингэж хэлжээ гэж бодоод аан тийм ээ гэв. Дамчаа яарвчлахгүй бол болохгүй н гэдгээ мэдсэн тэрээр Дөгөр баяны адуунаас 4 сайн морийг шилж сонгож хөнгөрүүлж байлаа. Нэг шөнөл Дөгрийн жин тээгтээ авч явдаг тэмээнээс нь 3 атыг нь дандартай хуйлдан барьж ирээд гаадангийнхыг шөнөө ачаалан одов. 3 хоногийн дараа дандар дорилогд овчин 3 хүрээд ирэв. Аль хэдийн дамчаагийн хүрэг гисэн газар хүрэгчгээд ирсэн байв. Харин хинч сэжиг авсангүй. Нэг өглөө Дөгөр баян ихэд ууртайгаар дамчаагаас "За чи гаадангийнхыг хаашаа нүүснийг мэдэж байгаа. Хаашаа нүүсэн, хэн нүүлгсэн?" гэхт нь "Би мэдэхгүй. Энд адууга хараад хэд хоног хараагүй штэ" гэв. Дөгөр баян уурсан, Юмжир авгаа өглөн дуулан ер нь их л хэцүү байгаа нь мэдээж байлаа. Довчин дамчаагийн энэ үйлдэлийг харин ч их дэмжиж байв. Тэрээр гаадангийнхыг нүүлгэж ирснийхээ маргааш дамчаатай хээр уулзаад "За одоо чи оройтод хэрэггүй. Энэ сарда багтаад хойноос нь яв. Тэгээд цаашаа хүрээ оруулахад арга нь олдно үз.
Би хүрээнд байх гонгор базар ах нарт хэл хүргүүлсэн. Тэд нар тосож авна гэсэн. Чи ажлаа түргэл гэж яаруулв. Өвлийн дунд сарын битүүний шөнө 2 хөтөлгөө морьтой хүн зөмбөр хайрхны баруун суганд өвлжиж байгаа Дөгөр баяны арын хаднаас зүүн тийшээ чиглэн одсон нь Дамчаа, Нансал хоёр байлаа. Шөнийн тас харанхуйд мордын хөлөөр цас жахран дуугарах, хаяа нэг дөрөө дуугархаас өөр чимээгүй ажээ. Дөгөр баяны 1000 гаруй адуунаас шилэн байж 4 морь хөнгөрүүлсэн Дамчаа эхэд сэтгэл өөдрөг. Харин Нансал эхэндээ эргэлцэн ч нэгэнт хайр сэтгэлээ дагаж ийхүү зөвглөв. Нанслын гэр орныхондоо дургүй болсон бас нэг шалтгаан нь хар багаас нь өсгөж өндийлгсэн үржин эгчийг нь ээж аав ах гурав нь гэгээн цагаан өдөр адууны хөлд өвхөд аманд нь аяг усч амсуулалгүй өвхүүлсэндэл тэрээр маш ихээр дургуйтсан билээ. Хулгайгаар цай аваачиж аманд нь бариад аавда баригдан зодуулж ээждээ загнуулсан байлаа. Тэрээр та нар хүн мөн үү? Энэ хүн чинь нялхнараа хүүхдтэй хүн шүү дээ. Өвхлээ штэ. Хүн амтан авчраад үзүүлээч. Ингээтэл хинч хөдлөөгүй ажээ. Үржин хэд хоног гэрийнхээ хаяанд хэвтээд л өнгөрсөн билээ. Нанслал зай завсраараа хоол унднаасаа 2 жаахан хүүд нь илүүчилж байсан билээ. Нанслын гэр орныхондоо дургүй болсон шалтгаан Дамчааг дагаж явахад түлхэц болов. Тэрээр хүний мөн чанар мөсийг дэндүү сайн ойлгосон хүн аж. Ямар сайндаа аавдаа ороолгуулад ээждээ загнуулсан ч үржингийн 2 хүүд хоол зөөсөөр байлаа. Үржин өнгөрхийнхөө урд орой ядрангуй дуугаар Нанслаа, миний дүү хаашаа хинтээч суусан бай, миний 2 хүүг харж хандаж яваарэ. Энэ муу гаадан минь мал дагаж яваад хээр хөдөө бурхан болно биз? Бидний тавилан тийм юм чинь. Чи надад амлаач. Миний дүү Намсраа гэж Сайн Ноён хаан аймгийн Үйзэн вангийн хошууны 20 гаруй насны залуу байгаа. Түүнийг минь л олж 2 хүүг минь уулзахад туслаарай. Тэр дүү минь их сэргэлэн олонтой хүн л дээ. 2 хүүг минь хүний дайтай өсгөж энэ гааданг минь хүний ёсоор хорвоогоос буцахад ёс төртөө хөдөөлүүлэх байлгүй дээ. Химэн айхлан ууглан яолох зураа өөрийн биш нэг л сулхан дуугаар. Эгч нь танаад 12-той л хүүхэд ирж байсан. Өнөөдөр хэдийн 30 гарчхаж. Энэ олон жил сайдаж муудаж байсан ч би танааханд гомдохгүй. Ам биений минь тасархай болсон энэ 3-ыг нь бүү зовоогоорой. Миний 2 хүү хэдий өнөөдөр нас багч гэсэн ирээдүйд хэн нэгнийг өссөн, зансан, хүйтийн сэтгэлтэй хүн болоосой гэж хүсэхгүй байна. Гэж амьсгаатан байж хэлээд цаашаа хан руу эргээд хэвтчихв. Тэр шөнөөл хөөрхий өнгөрчихсөн билээ. Харин маргааш нутгийн нэгэн ламыг авчирч ном хуруулад нутгийн олны хүчээр хөдөөлүүлв. Харин лам нарын өргөл энэ тэрийг Нанслал аав ээжээсээ нуун байж гааданд гаргаж өгсөн байна. Охиноо гаадангийнх руу юм зөөгөөд байгааг анзаарсан юмжир авгаа дөгөр товлоход дөгөр их л ууртаагаар охиндоо чи өнөө маргаашгүй өөх гэж байгаа хүнд хоол унд зөөгөөд байна гэсэн. Барагтайхан байгаараа чи химэн омогцсон ч үржин гисэн Нанслын сэтгэлийг зогсоож эс чадав. Нансал аав ээждээ та нартал хүн биш байгаа биз? Энэ жаахан хүүхдүүд хязээ нэгэн цагт эцэг эхийнхээ өшөөг та нараас авна да. Гэхдээ нь аав нь улам уурлан зодоход ээж юмжирнэ. Энэ тэнэг охиныг заяа наваач. Багт нь өхүүлэхгүй яагав хэмээн эх хүний амнаас гарамгүй хатуухан үгээр зэмэлсэн аж. Харин ах дарам загдан балган баяны хүү тунсагтай суулгах гэж ямар их зүтгэдэг байлаа. Одоо Нансал жигтэйхэн баяртай наргагүй хүрээ гэж тэр их хөлийн газрыг үзхийг хүсч мөн хөлийн авч ажил төрлийг нь зохицуулна гэсэн базар гонгор хоёртой уулзахыг хүсч байлаа. Мөн тэрээр хүрээ ормогц хэрэглэх хэдэн мөнгөн юмбүү мөнгөн идэл гэрээсээ гарахтаа авч гарахаан мартсангүй. Бэ засна гээд гараад явсан охин нь орж ирээгүй удсанд хойноос нь гарсан юмжир авгаа охиноо дуудаад ойр тойрондоо хайсан ч олсонгүй. Тэрээр яаран сандран их л дуу өндөртэйгөр
Ойхон байдаггүй хэмээн дуу чангатай амьсгаа өндөртөөгөр гэртээ орж ирэн дөвгөр баянд дуулгавал тэрээр санд мэнд дээлэх өдрөн гарлаа. Тас харанхуй битүүний шүн яах вүлээ? Шөнжин дүгрийнхэн охиноо ирж ойр хавийн айлуудаас сурч давхсан боловч сураг гаргалгүй өглөө болгов. Өглөө нь дүгэр мөр сайн хөөдөг нутгийн хамгийн сайн мөрч гэдэг гөрөөчин шагж гихчийг жамблаар дуудуулан ирүүлж мөрийг нь хэмжин хайлаа. Нэг их удсангүй шагж дорн мөрийг нь олцхов. Дүгэр минь, охин чинь гэрээсээ гарч явган алхаад ирэхэд энэ хонхорт морьтой хүн хүлээж байсан байна. Лав 4 адууны мөр байна. Яг хэдэн хүн байсан нь тодорхойгүй байна гэхтэн юун түрүүндэл дүгэр балган баяны баг хүү тунсаг гихчийг сэжиглэн мөрийг нь хөөгөөд цааш явлаа. Шөндөө мөр бараа сураггүй холдсон нь элт. Гэнэт дүгэр баян яахлаараа балган баяны хүү тунсаг гэж тэр тийм юм хийх үү дээ гэж бодсон ч өөр хэн байдаг вүлээ гэж бодсноо дамжааг санаад муу нохойн гөлөг түүнээс гарахгүй. Тэнэг толгой юмжирийн үгэнд ордог байж. Юмжир нэг ёршгөл хилээд байсан юм а. Ингэж толгой зустах гэж. Шагжид сонсогдохоор чанга хараан уурсав. Тэрээр одоо эхнэр юмжирийн үгийг аваагүйдэн харамсаж байлаа. Энэ дамчаа гэж залууч чи юу л олоод ирвдээ. Байр байдал нь нэг л биш. Нэг л шүн хэдэн адуугчин туугаад явах болов. Хоёр охины чинь нэгнийг хулгайлаад одох болов гэж байсныг санаад толгоогоо шаан. Чамайг да муу гуйрамчийг хэмээн морио ороолгон яаруулах түүний хилэнтэй харцыг харсан шагж дотроон. За би муу юмд орооцолтой бололтой. Тэр муу бандыг олвол энэ дүгэрч өчиггүй амийг нь хороож магад да. Яас хийж мөрийг нь баллах вэ гэж бодол зурсхийлээ. Учир нь адуу маланд явхад алмаараа хаяа шагжинд бууж морддог болсон тэрээр шагжийн том хүү дамптай сүрхий найз болсон байв. Нэн ялангуяа вандан дарахны хүү довчин дамчаа дамб гуруу нийлэхээр муу шагжийн 5 хантай гэрийг нь өргөх шахдаг байлаа. Өртөө хэр газар яваад шагж малын баахан мөрлөө оруулаад мөрийг нь алдчихлаа гэж дүгэрт хэлэхэд тэрээр уурсан. За чи заавал ол. Би чамд хөлс мөнгийг чинь харамгүй өгнө гэд өөрөө ч гэсэн бууж мордон мөр хайж байлаа. Шагж мөрөө олдоггүй гэж цаг нөхцөөсөөр байгаад орой бүрий болгочихов. Буцхаас жаргагүй болсон тул тэр хоёр шөндөө буцлаа. Гэртээ ирээд дүгүр баян өглөөн нь хүү дарам загдайгаа дуудуулан байж ирүүлээд. Чамайг айл хэсэж арх авгаа хүүхэн эргүүлж явах хойгуур чинь нэгмүү гуйрамч нь дүүх чинь аваад зогтчихаж. Хаана юу хийж байсан хүн бэ чи? Химэн хашгиран хүүгээ уурганы хуваар ороолгоод авлаа. Сүүлийн хэдэн өдөр нэг биш байгааг анзаарсан ч өөрийн зугаа цэнгэлээ бодсон дарам загдын гэнэт уур нь хүрч дүрсхийн аавынхаа гараас хувийг нь шувт татан авч шидээд. Би та хоёрт хичнээн хэлсэн. Балганы хүү тунсагт богтлоод өгчгөө гэж. Гэтэл та хоёр яасан? Үгсний чинь Түшээтхан аймгийн дайчин хошууны чогсон тайжин зангийн хүү. Одоо тэр тайжин чинь хүү хаана байна? Тэр хүргэн болох гэж байгаа хүнээ тэр охиноо олж ирээ гэж хэл. Би лав явж чадахгүй. Тэр дамчаа чинь бүр сайн ир байсан хүн юм байна. Мөн гаадангийн ихнэр үржингийн бүр төрсөн дүүн юм байна. Энэ дандрын ихнэр гүнчигмаа хүнд ярьсан байлээ. Тэгэхээр энэ дандар гаадан дорилог довчин нар бүгд хуйлцсан байгаа. Эднараас асуу химээгээд олон хоног уусан архины хорн гараагүй бололтой агар хувинд байх уснаас модон шангаар хутхан асгаж цутхан залиглаад. Би ч гэсэн сүүлийн хэд хоног гаадангийн ихнэр үржин зүүдэнд орж ирээд унтаж чадхаа байлаа. Та нарын нөгөө лам хувраг ном уншуулад аргалчихсан гэсэн яалаа. Гадуур дүгүр баяныхан гаадангийн ихнэрийг алчихсан гэж захын хүн ярьж байхыг та хоёр сонсоогүй гэж үү? Та хоёр намайг хар. Нөгөө надад охиноо өгнө гэж сүй тавьсан гэсэн сайн ноён хаан аймгийн Жонон засгийн хошууны арилдыг чинь хаана вэ? Та нарын ийм булхайтайг мэдээд нүрээ буруулаа биз? Одоо тэр дамчаа нансал хоёрыг март гүйцхээсээ өнгөрсөн гэхтэн юмжир авгаа уйлан хайлан тэгнэ
Би мэдээд байсан. Харах царайны тэр хүүхэд нэг л үзэн ядсан байдалтай байдаг байсан юм. Тэр эгчийнхээ оронд охиныг минь аваачиж алхаар шийдэж. Та тэр хошуу тамгын газар очиж хэл хүргэж эр химэн нөхөрлөвгөө бууж гарав. Хар цагаан дүүгээ суух дүүгэр баян юу ч дуугарсангүй. Түүгээр явсан гайг өөр дээрээ дуудсан буруутан болсон тул тэрээр хүү эхнэр хоёртоо амаа асуулгаж суугаадаа тэр өөртөө л гутарч байлаа. Төвний бодол баг охиноо одоо шалавхан шиг тэр балган баян ганц хүүд өгчгий. Миний муу охиныг минь аваад явчих байлгүй хэмээн бодож нансал дамжаа хоёрыг орхих гэсэн хүүгийнхээ үгэнд орчихсон сууж байлаа.